25 оны 11 сарын 26-ны үдээс хойш гарсан галт төмрийн тухай мэдээ яг одоо дэлхийд дахиныг донслогож байна. Тухайн өдөр Гонконгийн хойд хэсэгт орших Тайфо гэдэг нэгэн дүүргийн орон сууцны хотхон хороололт маш аимшигтай галт төмөр гинэт тэгдсэн. Одоогийн байдлаар хотын эрх баригчид 83 хүн нас барсан 250 хүн орц сураггүй байна гэдэг анх шатны мэдээллийг өгөөд байна. Гонконгод иймэрхүү тэнгэр багандсан ийм цогцолбор хорооллууд бол их байдаг. Тэгээд дэлхийн хамгийн өндөр хүн ам суурьсан бүс нутаг учраас доошоогоо биш дээшээгээ тэнгэр рүү цойлсон маягаар их хэмжээний барилгажлтыг бол хийсэн байгаа. Тэгээ энэ гарсан гал бол өөр их сонин хотхон тэр чигээрээ бараг шахуу шатсан. Тэгэхээр энэ олон гал яаж нэг зэрэг ингэжтэй ийм өндөр хохиролтойгоор асваа гэдэг дээр бол одоо холбогдох хууль хяналтын байгууллага маш шалгалтын ажил хийж байна. Гонконг хотын одоо удирдлагууд дөрөвт өдрийн үдээс шивлийн баахурал зарласан. За энэ дээр одоо осол гамшигын тухай түүнд одоо авагдж байгаа арга хэмжээнүүдийн ерөнхий мэдээллийг өгөхөөс гадна галын анхан шатны дүгнэлт бол энэ одоо 1983 онд баригдсан энэ тэнгэр багандсан хотхон хорооллын гадна фасадны засвар үйлчилгээний ажлыг одоо нэгэн зэрэг хийгдэж байх үед энэхүү галт төмрийн одоо гамшиг гарлаа. Үүнээс болж одоо бусад барилгуудад барилгын гадна байгаа хулсан шатаар гал дамжиж дараагийн барилга руу зэрэг одоо нэг зэрэг шатах юм нөхцөл байдал бий болсон гэдгийг хэвлэлийн хурал дээр бол хэлсэн. За Гонконгийн энэ өндөр барилгууд ер нь өнөөдрийн хүртэл төмөр шат гэхээс илүү энэ хуучны модон шат одоо хулсан шатуудыг бол энэ барилгын засвар үйлчилгээний ажилд бол хэрэгэлдэг байгаа. Хөнгөн бат бөх тэгээд нягтрал сайтай энэ хулсаар одоо янз янзын барилгын гадна талын засвар үйлчилгээний шат ерөнхийдөө барилгын бүх төрлийн одоо үйл ажиллагаанд хэрэгэлдэг дотоод гадаад засал гээд бүх юмд энэ хулснуудыг бол ашиглаж байгаа. Хулс нь яг ихэндээ гайгүй болж байгаа жил өнгөрөх тусам одоо хатаж хуурайшээж ерөнхийдөө нэлээд шатамхай ийм төрлийн одоо материал болдог. Тэгээ энэ хэрэгт холбогдуулаад Гонконг хотын цагдаагаас 3 хүнийг төрс эжигтнээр бол баривчлаад байгаа юм байна. Энэ юу гэхээр 3 дахь үдээс хойш энэ барилга дээр фасадны одоо тэрцмаа галд одоо мэдрэмтгий шингэн бодистой ажиллаж исэн хүмүүс санамсаргүйгээр гал алдаад энэ нь ингээ шат тэгээд залгуулаад дараагийн барилга руу орсон болов гэсэн тийм анхан шатны таамаглал явж байгаа юм байна. Энэ тэнгэр багандсан байшингуудтай энэ хотхонд нэг одоо өндөр байшин бол ерөнхийдөө гал давалцаагүй. Нөгөөд нь бол гал давалцаж тэгээд дөрөвдүгийн үдээс хойш гэхэд хүртэл зарим галыг унтраас нь заримыг цурманд оруулсан гэх мэтээр гал сөнөөгчнөр бол ажиллаж байгаа. За энэ үйл ажиллагаанд эхэндээ яг 700 орчим гал сөнөөгчнөр ирсэн бол ерөнхийдөө гал одоо шүнжэнгөө асаад өглөө гэхэд 1200 орчим хүнийг дайчилж энэ хүү галыг одоо унтраах үйл ажиллагаанд бол татан оролцуулсан. Харамсалтай нь бас энэ олон хүн ингэж амь насаараа хохирсон ийм хэцүү байх үед одоо эднэрийг аврах гэж орсон гал сөнөөгч одоо 37 настай нэг залуу бас энэ хүү гал дүртэж бас амиа алдсан байдаг. За мөн Индонезийн одоо 2 иргэн энэ хотхонд одоо айлд гэрийн үйлчлэгт хийдэг байж байгаад бас энэ галын гамшигт өртөж амиа алдсан гэдэг анхан шатны мэдээллийг Индонезийн элчин сайдын яамнаас бас зарласан байна. За яг одоогийн байдлаар бол эмнэлэгт нэг ойролцоогоор 12 хүн бол маш хүнд одоо оноштойгоор хэвтэж байна. За 29 хүнийг бол хүндөвтөр 17 хүнийг хөнгөн түлэгдэл гэмтэл авсан гэдэг одоо оноштойгоор эмчилж байгаа. Тэгээ ямар ч байсан энэ цаашдаа нас орсон хүмүүсийн тоо бол нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байлаа. Ягаад тэгэхээр 250 гэжсэн бол одоо 279 хүн ор зураггүй болсон гэж байгаа. Тэгээ 83 хүнийг бол одоо нас орсон гэж ерөнхийд нь бол зарласан байгаа. Тэгээ яг гал гарахад яг юу болсон, ямар хурдтай явагдсан, аврах ажиллагаа болон аварын гарцнууд хэр одоо хүчин чадлаар ажилласан яг тухайн өдөр үдээс хойш одоо хүмүүс гэр орондоо ирж амжаагүй байсан уу, гэр орондоо байсан уу гэдэг дээр бас нэлээд том өргөн олон хүнийг хамарсан судалгаа, мөрдөн шалгах үйл ажиллагаа бол явагдаж байна. Тухайн энэ Тайфо гэдэг одоо цогцолбор хотхон маань 1983 онд байгуулагдаад 1984 одоо айлын одоо гэр орон бол байсан.
Яг үүнтэй зэрэгцээд одоо Гонконгод баригдаж байгаа бусад барилгын гадна болон дотнод засалд хэрэгжилж байгаа хулсан болон ерөнхийдөө галын аюултай бодис ашиглаж байгаа бүх байшин барилгуудад одоо шалгалт явуулж зарим барилгуудыг төр зогсоох галын аюулгүй байдлыг хангах талаас одоо Гонконг даяар бүжгэнж байна. За мэдээж одоо хятадын бусад одоо мууж хотуудаар баригдаж байгаа барилга одоо энэ бүх зүйлд одоо хяналт шалгалт бол явагдаж байгаа нь бол ойлгомжтой. Ингээд гал гараад нэг за бараг 2 хонжийн. За энэ 2 хоногийн хугацаанд олон арга хэмжээнүүд авахдагаас гадна Гонконг хотын одоо энэ Тайфа хорооллын гадна талын фасадны засварын үйл ажиллагааг авсан компани болон түүнд одоо зөвшөөрөл өгсөн төрийн албан байгуулагч гэдэг юм уу янз янзын хүмүүстээр одоо авилгалтын тэмцэх газрын орчихсон эд бас мөрдөн шалгах ажиллагаа бас давхар явагдаж байгаа юм байна. Гонконгийн ерөнхийдөө юм ядуу бүс нутгуудад ядуу хорооллуудад гал төмрийн одоо иймэрхүү гамшиг ослууд бол их гардаг байсан. За өнөөдрийн одоо тэр 2 хоногийн өмнөх болсон шиг ийм айхтар осол аваар бол 17 жилийн өмнө бол 5 дугаар зэрэглэлийн хэмжээний өндөр төмөр бол гарч ирсэн гэж үздэг. Анх хэргийн газар ирсэн гал сөнөөгчнөр галын тархал нөхцөл байдлыг 4-р зэрэг гэж үнэлж ирсэн байлээ. Тэгээд 18 цагаас хойш шууд энийг одоо галын хамгийн өндөр түвшин буюу 5 дугаар түвшин рүү шилжүүлж Гонконгийн одоо бүх гал сөнөөгч одоо аврах байгууллага юу гэдэг бүгдийн дайчилж энэ одоо гамшигтай бол тэмцүүлсэн. Гонконг ч өөрөө дэлхийн хамгийн өндөр нэгтрэлтэй одоо хот бүс нутаг учраас 1 км нутагт одоо 1 км квадрат талбай 7100 хүн бол оногддог. Одоо тэгээд дэшегаа ингэж тэнгэр багандсан байшингуудыг барьсан байхад их олон мянган хүн орж суурьшдгаараа бас дэлхийд дахинд гайхагдсан. Ерөнхийдөө Гонконг ч өөрөө 7.5 сая хүн амьдардаг ийм амар өндөр нэгтрэлтэй газар. Барилга байгууламжийг хангалттай зайтай барьчих тийм одоо орон зай боломжгүй учраас ерөнхийдөө иймэрхүү шигүү барилгуудыг 50-аас дээш давхартайгаар их хэмжээгээр иймэрхүү одоо бүлэг хотгонуудыг барина гэдэг ер нь ирээдүйд ийм амар өндөр эрсдэлтэй байдгийн байна гэдгийг энэ Тайфа дүүргийн одоо энэ гал төмрийн ослоор бол харуулж байна. Тэгээд Хятадын хамгийн том дарга Ши Жинпинг одоо энэ хүү Гонконгод болсон осол аваарт амь алдсан хүмүүсийн ар гэрд илэрхийлгээс гадна Ослоос болж гарсан энэ их одоо хохирлыг багасгахын тулд хүн болгон төрийн бүх албан хаагч нар бүх одоо хүчин чармайлтаараа мэрэж ажиллаарай гэдэг тийм хүсэлтийг бол гаргаж байна. Гонконгод болсон энэ түүмрээс монголчууд биднээс бас сургамж авч энэ тентхийн хотгонуудын балкон дээр гарч тамхи татах хүү амьд зоглуулах ерөнхийдөө объектын иргэн тойрон гал түүмэр гал мах зах шарж байгаа иймэрхүү хүү амьтан байх юм бол энэ даруй одоо зогсоож явахгүй бол айл хүний амь нэг гэдэг үг чинь яг иймэрхүү гал гамшиг гарсан үед бол их тод харагддсан байна. Тэгэхээр надад хамаагүй гэж юмнаас нүдэ анж өнгөрөх биш бүх юмд одоо хариуцлагатай хянуур сэрэмжтэй байхгүй болвол одоо ийм гамшиг монголчууд гарахыг үүсгэхгүй. Тэгээд ямар ч байсан дараагийн яг энэ гал төмөртэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаар гарч ирсэн дэлгэрэнгүй тодорхой мэдээллүүдийг цуврал болгоод оруулаад явна. Тэгээд та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.